За, Байнгын орооны хуралдаан даргалагч болон эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газараас 2025 оны 1-р сарын 9-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн малын эндэлж цусан даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн машины тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хилцэх асуудлыг улсын хурлын чуулганы 2025 оны 1 сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Уг хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооны 2025 оны 6 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Идрот бүрэлдэхүүнд нь улсын хурлын гишүүн Ж Батчаргал, Эсганбаатар, Эр Сэддорж, У Отхон баяр нарын гишүүд ажиллалаа. Ажлын хэсэг энэ хугацаанд нийт 6 удаа хуралдаж хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс холбогдох тодорхойлгуудыг авсан болно. Ажлын хэсэг дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж та бүхэн танилцуулж байна. Үүнд даатгагч гэрээний хугацаанд ус цаг өөр орчин шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сумын малын хорогдлын дүнд үндэслэн нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох. Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдлийг хуваарлах зорилгоор сум бүрээр тогтоосон 1-р босго үзүүлэлтийг 5%, 2-р босго үзүүлэлтийг 30% байхаар тогтоож, засгийн газар босго үзүүлэлтийг шинжилэн тогтоохдоо 1-р босго үзүүлэлтийг 1%, 2-р босго үзүүлэлтийг 5 хүртэл хувиар нэмэгдүүлж эсвэл бууруулж тогтоож болох. Хуулийг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх. За, малчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын саналуудыг гаргалаа. Ажлын хэсгээс бэлтгэсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. За, анхаарал тавьсанд баярлалаа.